хүүхдүүдээ бидний өнөөдрийн зорилго бол цэг толгов зураас ашиглан аливаа дүрс биетэй амьтан зэргийг чимэглэн зурж бүтээлчээр сэтгэн чөлөө зохиомж хийх юм аа. Зорилт нь бол цэг толгов зурааслын ялгааг таньж мэдэх, зохиомжийн аргуудыг ашиглан цэг толгов зураасаар зохиомж хийх, цаасан дээр өөрийн шийд санаа бодлыг хурдан хугацаанд буулгах аргад суралцах, цэг толгов зураасаар өөрийн мэддэг толботой болон цоохор амьтны толбыг 10-ыг харьцах нь 10 хэмжээтэй цаасан дээр буулгах, цэг зураас ашиглан чөлөөт уран бүтээл болон дизайны шийдэл чимэглэл хийх аргад суралцах. Цэг толб гэж юу вэ? Хэлбэр дүрс гаргах анхны нэгж нь цэг юм. Цэг өөрийн хэмжээ хязгаараас давж томрон харагдахыг толб гинэ. Жишээ зураг. Энэ бол цэгийн зохиомж байна. Зураас гэж юу вэ? Зураас бол цэгийн шилцэн хөдөлгөөний олонлог юм. Цэгийн шилжих хөдөлгөөн нэг чиглэлд бол шулуун зураас, харин хувиралтай чиглэлд бол морой зураас үүснэ. Жишээ зураг. Зураасны зохиомж байна. Зураасны онцлог нь шулуун зураас нь эерх үйсийн бэлэгдэл тогтвортой бэлэгдэл болдог байна. Дахир зураас нь хурц тогшин байдлыг, номон долгион зураас нь хөдөлгөөнийг илэрхийллийн зэрэгцээ эмэгтэй хүний зан чанарыг бэлэгддэг байна. Бидний эргэн тойронд байдаг амьтан ургамал хувцас хэрэглэл гэх зэрэг ихэнх зүйлд цэг толб зураас байдаг. Жишээ нь тайх, анааш зэрэгт зураас болон толб байдаг тийм ээ. Цэг зураас ашиглан зохиомж хийж буй видеог бүгдээрээ харцгаая. Хүүхдүүд та бүхэн өөрийн мэддэг толботой болон судалтай амьтныхаа толб зураасыг 10-ыг харьцах нь 10 хэмжээтэй цаасан дээр зураарай. За зурчаад гэрийн даалгавар нь цэг толб зураас бит дүрс ашиглан чимэглэлийн зохиомж их 20-ыг харьцах нь 20 хэмжээтэй цаасан дээр хар үзэг юм уу баал харандаа түүш гэх мэт дурын хэрэглэгдэхүүн ашиглаж болно. За жишээ зурагнууд маань байна. Цэг болон зураас ашигласан байна тийм ээ. За анхаарал тавьсан явдалд баярлалаа хүүхдүүд ээ.